지하에지스가 허유링 히젤 헐20 дугаар үг байна. Чуан ор чуан хана житэй гэх юм бол хоолойны угийн хэлдэгтэй. Тэгэхээр чуан 我的床是白色的гэнэ. 我的миний床 ор 是 бол 白色的цагаан өнгөтэй. За 是的буюу яг тийм яг ийм баталж хэлж байна тийм ээ. Дагаад уншлаа. 我的床是白色的. 我的床是白色的. За тэгвэл 出门前整理床гэнэ. 出门前 出 гарна мен хаалга前өмнө. Тэр хаалгаар гарахаас өмнө буюу гэрээсээ гарахаас өмнө 정리 за цэвэрлэх, цэгцлэх гэсэн үг. Тэгэхээр ороо цэгцлээрээ, ороо цэвэрлээрээ, янзлаарай цэгцлээрээ гэх юм. Дагаад уншъя. 出门前整理床 За 3 дугаар хөгөөсөө 2 дугаар хөгөө рүү шилжихдээ доороос 2 дугаар үг уншиж шүү. 整理床 байх нь шүү. 整理床 За тэгвэл 他的爱好是在床上看书. түүний 爱好 hobby 是 бол 在байрлал зааж байна. хаана? 床上 орон дээр. Байрлал зааж байгаа бол араасаа дээрээ ороод дотн гадна гэдгээ заавал авдаг те. Тэгэхээр орон дээр看书ном унших hobbyтэй. За хавыг харъя. Энэ дээр 4 дугаар үг буюу хав гэж орж ирж байна. Инхээр дуртай гэсэн үг болж байна. 3 дугаар үгээр болоод хав гэхээр сайн гэсэн утга гаргадаг те. Ни хав гэхээр сайн гэдэг. Тэгэхээр тэр тохиолдолд бол 3 дугаар үг ай хав гэдэг дуртай гэх юм бол 4 дугаар үгээр уншигддаг байна шүү. Энийг анхаарай. За дагаад уншлаа. 他的爱好是在床上看书. 在床上看书. 这张床比那张长. За 这 энэ 张 орны тооллого байна. Хавтгай ямыг тоолдог. 床 ор. Тэгэхээр энэ нэг орн би харьцуулж байна тийм ээ. За бигийн харьцуулсан зэрэг өмнө нь үтсэн эсвэл нөгөө ялгааг сурцгаая гэдэг тэр хичээл дээр би жаав энтрийн дүрэн байгаа тэр хичээлээс үзээрэй. Тэгэхээр энэ нэг орн тэр нэгээс чан урт байх нь. Дагаад уншъя. 这张床比那张长. 比那张长. За өөрсдөө энэ үгэлбийг орчуулж өөрсдөө шалгаарай. Өнөөдөр үзүүг чуан ор.